Тэгэхээр өнөөдрийн видеон дээр хэдүүлээ нөгөө сүүлийн үед амар тренд болоод байгаа Дубай шоколад гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. Одоо тэрийг хэдүүлээ өнөөдрийн видеон дээр өөрсдийн гараараа хийж бүтээх гэж байна. Тэгээд хэдүүлээ одоо хормогчоо зүгээд тэгээд ажилдаа орцгоё доо. За ер нь бол би ингээ юм бэлдсэн. Одоо энэ шинэ хэвэн байна. Тэгээд яг нөгөө зарим одоо гадаадын хийж байгаа хүмүүсийн видео энэ тэрийг үзэнгүүт амар гоё юм Дубай шоколаданд зориулсан гэмээр тийм хэвтэй байгаа байхгүй. Тэгээд яг одоо надад олдож байгаа нь бол нэг ийм хэв байна. Тэгээд гол сул тал нь айгүй тийм өндөр зузаан болох магадaltaй. Тэгээд энэ бол яг тийм дүүртэл нь хийхгүй л гэсэн үг л дээ. Тэгээд хэдүүлээ тал малаар нь хийн. Тэгээд одоо бидний хамгийн түрүүлж одоо хийх ёстой зүйл бол юу вэ? Шоколадаа хайлуулна дээ. Хамгийн түрүүнд хэдүүлээ шоколадаа хайлуулцгаая. Яг гоо шоколадыг хайлуулахын тулд олон арга байдаг юм байл л дээ. Гэхдээ одоо хамгийн классик арга нь бол ингээд тоон дотор ус салан ус хийж хагаад усаа дээрээс нэмж халаан заяа. Ингэж хийж хагаад одоо энэ дээр би шоколадаа ингээд хийх хэрэгтэй байхгүй яг энэ дээр. За би бол хэд хэдэн шоколад бэлдсэн. Тэгээд хамгийн сонирхолтой нь одоо энэ шоколад авах гэж бодож байна. Feastables, Mr Beast-ийн Feastables. Feastables-ыг манай Grimace Chest дэлгүүр дээр бас зарж байгаа. Зүгээр идэх ч юм уу заавал яах ч юм бишгүй зүгээр ямар нэгэн байдлаар сонирхох ч ивэл бас Grimace Chest дэлгүүр дээр зарж байгаа. Өөрчс бол ингээд бүгдийг хийн шүү дээ. Одоо ямар ч арга нэр үнэхээр одоо нэр юу болох гэсэн мэдэхгүй. Гэхдээ одоо тэгэл хийндээ хамгийн гол нь шоколадаа сайн хайлуулах хэрэгтэй. Гэхдээ тэрнээс өмнө миний зүрх сэтгэл чамд хайлчих үдээ. Бараг буцлагчт юм биш үү? За нэг иймэрхүү байдалтай ингээд хайлдаг юм бэ шүү. Нэгээрээ манай бороо ингээд хайлж байна. За хойно манай шоколад маань хайлж буцалж байна. Хайлж урсж байна. Гэхдээ миний зүрх чамруу. За тэнгууд дараагийн төлөвлөгөө нэг ийм юм байна. Тэгээд бас нэг ийм юм байна. Тэгээд мэдээж нүүрийн хэсэг бас гоё чимэглэлтэй байвал гоё гэж бодоод байна л да. Энийг араа ингээд харагдахгүй л байна л. За дараа нь хараарай зөө. Нөгөөтгнөөс нь болохоор хоёрыг хий гэж би бодоод байгаа. Ерөөсөө л уцааш өргөш хоёрыг л хий гэж бодоод байгаа байхгүй. Хоёр шоколад. Хин дөхүү гэж юу? Хин дөхөвдөө өөрөө л идэн штэ одоо. Яг тэгэл угсаа надаа одоо Валентин нэр хүн ямар шоколад өгөх юм биш. Тэгээд би ч одоо бие даасан ир хүн өөрөө хийгээд чинь тэгж бидээ бодлоо. Тэгээд зүгээр ямар ч хэсэн хийчихээ л дөө яах нь. За энэ хойно юу болж байна? Одоо хэдүүлээ шоколадныхаа ингээд дээд хэсгийг ингээд хийчээд хөлдөх хэрэгтэй байгаа. Тийм болохоор хамгийн одоо чухал мөчүүдийн нэг хэдүүлээ шоколадын одоо тэр яг чад буцаагаад хөлдөөн шоколад нь гайхаж байгаа хэрэгтэй. Тэгээд зүг зүгээр байжсэн чинь хайлуулснаа буцаага хөлдөөж мөлдөг наад. За хэдэн минутын дараа хэрэг олцъя. За хардаа ингээд хайлсан. Шоколад маань бүрэн хайлсан. Одоо энэ шоколадаа энэ хоёр одоо хэврүүгээ хийнэ. Зүг ингээ хийгээд үг. Яа би одоо нэг boyd сайн болцсон өсвөр насны охин шиг юм хийж ин л дээ өдрийн видеонд. Гэхдээ зүгээр амар өөрөө энэ Дубай шоколад хийдэг гэхээр би бүр ингээ сорилттой санагдаад гайхаад байгаа байхгүй. Шоколадаа ингээд хийсэн. Одоо нүүрийн хэсгийг ингээд шоколад болгоцсон болохоор хэдүүл одоо хөлдөөгчөндөө ээж хөлдөөх хэрэгтэй. За хөлдөөгчөндөө ямар ч хэсэг хийчлээ тэгээд мэдээж хөлдөх бах. Одоо харин тэр хооронд нь одоо манай энэ Дубай шоколад гэдэг одоо байгаа яриад байгаа зүйлийн маань хамгийн одоо бусад шоколадуудаас ялгарх онцлог нь биш үү? Тэр дотор нэг кайфи л үлээ. Катайфи гэдэг нэг тийм юм нарийнхан гойм шиг юм байгаад байгаа байхгүй юу? Тэр зүйл байгаад байгаа. Тэгээ тэрийг нь болохоор зүгээр бас ингээд шууд шоколадандаа хийчихгүй тэр зүйлийг одоо тайрвалын тавган дээр тодорхой хэмжээнд ингээд хуурж хайрдаг байгаа байхгүй юу? Тэгээд хэдүүлээ одоо тэр зүйлийг хайрцгаая. За нэг ийм л зүйл байгаад байгаа юм да. Ер нь бол маш нарийнхан юм ширхэгтэй ийм гомин гэсэн үг. Тэгээ сонирн байгаа. Хин шоколаданд гомин хий гэж анх боддог байна. Нэг Дубай нэг хүн ботсон байгаа. Гэхдээ сонирн Дубай шоколадыг ч одоо ингээ Монголд Улаанбаатарт хийчихэр чи одоо Улаанбаатар шоколад болохгүй юу? За ингээд жоохон хайрлын тавган дээр масла хайлуулж ийснаа. Хойноос нь нөгөө түрүүний катайфига хийнэ. За энийг хараа. Манай катайфи ийм том зэв, ийм их зэв. Тэгээ энийг одоо жижигхэн болгож хийчих хэвээр. Энэ катайфин бүр олддггүй зэв. Тэгээд бүр ингээд зардаг дэлгүүрүүд одоо нөгөө Валентин ингээд бүр дуусцсан зэв. Тэнгүүд энэ ганц нэг байгаа. Тэнгүүд одоо нөгөө гэрэлт зах зээлийн хуулиараа гэдэг шиг 60,000-аар заргаж ирсэн зүйл чинь яг очиод авахын хооронд за 80-аар өглөө өгөхгүй л боллоо. Нэг хүн 80-аар авна гэдэг ингээл. Тэгэл би 80-аар авч байгаа юм чи. За жижиглээд нэг иймэрхүү болсон. За одоо энийг хайруулын тавг руугаа хийш үү дээ. За. Энэ ихтэй амар нарийн ширхэгтэй юм. Иймэрхүү юм байд юм байна. Тэгээд энийг одоо цэцгийн тосонд ингээд жоохон хуурж байна. Катайфига би тэгтээ жоохон нэмээд хийгээд яа. Энэ жоохон багдцсан байж магадгүй юм шиг байна. За, хэсэг хугацаа өнгөрсний дараа манай нөгөө катайфи маань хуурагдаад нэг иймэрхүү боллоо. За guys, манай одоо дараагийн одоо бас нэг чухал алхам болвол пистачо гэдэг нөгөө самар байдэн штэ. Тий. Тэр самрыг
крем болгох одоо шингэлэх гэх юм уу үйл явц байна. Тэгээд тэхийн тулд одоо энэ блендер гэдэг зүйлийг ашиглаад дэлб одоо блендер дэх ёстой байдгийм байна. Тэгээд одоо биднэрт одоо авчирсан бэлэн байгаа пистачо бол ийм бай. За ер нь бол самрал да. Гэхдээ самрын төрөл пистачо гэдэг нэртэй. Тэгээд яг уу давуу тал нь миний одоо энэний маань давуу тал нь гаднахыг нь нөгөө арилгацсан. Одоо эдгээр чинь нөгөө нэг байглаараа бол гаднахыг нь арилгаагүй байдаг шүү дээ. Юу гэж шүү дээ. Юу энэ маань уурлаад байгаа юм шүү. Энэ баг юу самар мамар вэ жимс мэмсээ хэлдэг гэдэг юм шүү. За ямар ч байсан би нэг 5-10 минут энийг ингээд дараа зогсоотий. Тэгээд хэдүүлээ. Тунгуудахгүй эргэн уулзцгаая. Бэжи цаадахыг чи нөгөө самар мамраа хутгаж явах хооронд газ нэг мэдээлэл хүргэчих. Тэгээ яг үндэ энэ мэдээлэл нь хин хиндэ айгүй хэрэгтэй юм бэлээ. Хэрвээ та бүхэн Mobicom-ийн дугаар барьдаг бол Mobicom-ийн Mobicom гэдэг аппликейшн байдаг шүү дээ. Тэр аппликейшн руу оронгууд шагналтай код хэсэг гэдэг нэг нэмэгдсэн байгаа юм байна. Шагналтай код гэсэн. Тийшээг нь дарж ороод та яг одоо барьж байгаа багцаа ахиулах юм бол Nubia Neo 2 гэдэг утасны эзэн болох магадaltaй болох юм байна. Гэтэ яг энэс гадна та тийшээг оронгууд промо код гэдэг хэсэг байгаа. Тэрэн дээр Gremix гэж бичээд багцаа ямар нэгэн байдлаар ахиулах юм бол 15 GB-ийн датаны эзэн болох нэ. Хэрвээ та бүхэн Mobicom-ыг ашигладаггүй бол яг одоо шинэ хэрэглэгч болоод тэгээд саяны бас бүх урамшууллыг эдлэх бас боломжтой байгаа. Шагналын эзнийг 2 дугаар сарын 23-нд буюу одоо тун удахгүй тодруулах гэж байгаа. Тийм болохоор та бүхэн оролцоод утасны эзэнч болох боломжтой. Тэгээд дээрээс нь бас бүгдээрээ дататай болох боломжтой байх нэ. За тэгээд цаашаа одоо нөгөө самар мамраа утгаад дуусж байгаа бах. Та бүхэн бичлэгээ үргэлжлүүлж үзнэ үү? Гар нь яагаад байгаа тий. За үзээрэй. 30 минут бараг энийг ингээд блендердлээ заяа. Тэгээд одоо нөгөө пистачогийн крем чинь ингээд нэг тийм ногоон өнгөтэй ингээд байдэн шүү дээ. Одоо ногоон өнгөтэй болохоор Дубай шоколадны дотор ч гэсэн ногоон ингээд тэр нь гоё харагддээ шүү дээ. Минийх ногоон болдгүй. Би тэгээд гайхаад бодоод судлаад тэгээд интернет ухаад үзсэн чинь юу юм бэ? Бэжи. Би ч юм гэдэг шиг юм хийдэггүй. Тэгээд юу хийд юм бэ? Энэ пистачогийн самрыг хичнээн ингээд арилгацсан ч гэсэн дараа нь ингээд арилгасныхаа дараа ингээд одоо би энэ дотор нэг жоох үлдчихлээ л дээ. Энэ байсныгаа ингээд дааунд хийж агаад ингээд гаднахыг нь дахиад арилгад юм байна. Тэнгүүрийн чинь нэг 2 давхар бараг шахуу юм арьстай бишээ хальстай. Тэгээд хоёр дахь нь ингээд тэгж арилдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь жоохон буслаж байгаа арилгадаг заяа. Тэгээд дараа нь блендерд хийх юм бол яг нөгөө ногоон өнгөтэй болоод тэгээд одоо pistachio cream буюу одоо тийм зуурмаг одоо самар гарч ирдэм байна л да. Тэгээд бидний тохиолдолд одоо тэрийг мэдэхгүй шууд хийсэн. Харамсалтай тэгээд өнгөний хувьд бол яг тийм гоё болж бас чадахгүй. Дээрээс нэг юм зуурмаг гоё болж чадсангүй. Тэгээ одоо угаасаа бид нар ингээ байгаа бараг бүх самраа хийцэн. Тэгээд одоо энд байгаагаа одоо яаж чадахгүйгээс хойш одоо энэ чигээр нь тэр чигт нь явуулъя гэж бодож байна. Тэгээд яж хат энэ манай блендер бас нэмээд тийм амир сайн блендер биш юм шиг байна. Зүтгүүлээл хөрх юмтай орилол дайралах юм тэгээд бас болдгүй юм байна. Тэгээ ер нь бол түрүүн хэлсэн тэр алдаануудыг гаргасан байна. Хэрвээ та яг өөрсдөө дараа нь ингээд энэ Дубай шоколадыг хий гэж бодож явах юм бол яг энэ хамгийн хэцүү, хамгийн ядаргаатай юм нь ерөөсөө л энэ пистачо гэж самарны хэсэг юм байна. Тэгээ энэ дээрээс одоо манай шоколадны яг үндсэн амт тодорхойлогдох болохоор бас хөрхөн нүдэнд бас гоё харагддаг юм хичмээр л байна. Гэхдээ бас түрүүн ярьсан алдаануудыг гаргасан болохоор бас жоохон алдаа гаргасан л юм байна л да. За түрүүний хийдэг хоёр маань хөлдөөд яг шоколад чиг болжээ. За энэ ч угаасаа зүгээр л шоколад тайлуулснаа буцаагаад хөлдөөцсөн хэвэнд оролцсон байгаа. Одоо энэ дээр нэмээд хэдүүлээ. Уг нь юу л да манай энэ маань бас ингээд одоо энэ нөгөө түрүүний тайфи үлээ. Юусаа сэжлэхгүй катайфи пистачо хоёр маань нийлээд ингээ амар гоё ногоон зурмаг ингээ харагдах хэвээр боловч хид хидийн шалтгааны улмаас те бас дээрээс нь блендер аягүй нөлөөлд юм байна. Яг гэрийн блендер нэлээд хүчрхэг тийм блендер байхгүй бол яг тийм пистачоны зурмгийг гаргана гэдэг юм жоо хэцүү юм байна. Тэгээ дээрээс нь гаднах хальсыг сайн авах хэвээр. За тэгээд тэр шалтгаануудын улмаас манай энэ маань нэг сайн болж чадаагүй ч гэсэн хэдүүлээ ажиллаа дуусгах нь байнга бас Дубай шоколад гэхээрээ бас яг тийм байх ёстой ч биш. Тэгээд одоо Улаанбаатар одоо улстай шингээ нутагшуулна гэдэг шиг те бас тэгээ нутагшуулъя. За одоо ерөөсөө амарх. Энэ дээрээ энийг
дивснэ. Тийм үстэй. Энийг одоо шоколадн дээр энэ доторх гол орцоо хийнэ. Нэг мөсөн 3-ыг хийчихдээ юм. Надад гоо хийв 3 байгаа л да. Юм маань хүрхгүй бол яана гэж бодод 2-ыг хийцсэн юм. Тэгээ зарим энэ самар мамар ингээ бүтнээрээ явж байгаа тхүү. Одоо миний энэ юун дотор. За ингээд нөгөө 2-ыг чинь энэ дотор нь ингээд хийцээ. Одоо энэ дээрээсээ нөгөө хайлуулсан шоколадаа дахиад хийнэ. За болсон баха. За нэг иймэрхүү байдлаар ингээд хэвэнд нь оруулна. Тэгээд одоо мэдээч буцаагаад хөлдөөгчөндөө ийгээд хөлдөөнө. За би тэгээ одоо нөгөөтгөө бас ингэж адилхан хийчээд тэгээд хөлдөөгчөндөө хийцгээе. За хөлдөөгчөндөө хийчлээ. Нөгөө 2 дээрээ шоколадных нь үлдсэн хэсгийг хийж агаад. За одоо нэг 20 минут юм уу? За нэг 30 минут ч юм уу хүлээгээд хөлдөөд тэгээд манай эцсийн бүтээгдэхүүн маань бэлэн болж байгаа гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ нэг 20-30 минутын дараа эргээд уулзцгаая. За ингээд 20-30 минут өнгөрлөө. За ингээд манай шоколад маань ерөнхийдөө бэлэн болсон байдалтай харагдчих байна. Хэдүүлээ яг одоо туршиж үзцгээе. За энэ ч одоо яаж гаргаж ирдэг юм бол эндээс нь. Энэ гадаргуу. За би 5-г болохгүй. Өө нөө. Салчлаа. Ийм юм болсон зөө. Гэхдээ би сая хитрхийг хүчилж хагаад ингээ салгаа хичлээ. Бэжи. Яг нөгөө заагаараа салж гин. Яг заагаараа салчдаг юм байна. Тэгэхээр яг яах ёстой гэсэн үг. За ямар ч юм ингээд манай хийсэн Дубай шоколад маань нэг иймэрхүү харагдаж байна. За нэг иймэрхүү. Одоо хэдүүлээ хазаж үзье. Яа тэгтээ бас амар хурц санагдчих шүү. За ямар ч юм би нэг удаа Дубай шоколад идчихсэн. Тэгээд амт нь бол гоё байсан. Гэхдээ нэлийн хурц зүйл байсан. Дараа нэгийг дахиад идсэн. Тэр тэгтээ амар сонирн байсан. Тэгэхээр хүн Дубай шоколадыг яаж хийн тэгээ яг хүнээсээ л амар хавдлаа. Тэр ихт ойлоо үлдэрэх байсан л да. За иди. Ер нь жоохон царай муутай болсон ч гэсэн байн шүү. Ер нь бол байн шүү. Амт нь яг л байн шүү. Агуулгын хувьд адилхан л да. Харагдах байдал жоохон өөр. Хит ногоо юмнууд нь байхгүй болохоос ер нь л юм биш үү. Гэхдээ зарим ингээд самар мамраа тэр ихтэй явж байгаа. За тэгтээ заваарч өгч гинэ. За ер нь бол би жоохон дутуу хөлдөөсөн юм байна. Дахиад нэг бараг цаг маг хөлдөөцсөн дээр юм байна. Алдаага бол түрүүн хэлсэн те. Энэ самар пистачо гэдэг самраа сайн зуурмаг болгох нь хамгийн чухал юм байна. Тэгээ сайн хөлдөөх нь чухал юм байна. Бусдаар бол ер нь болчихжээ. Тэгээ энэ жоохон онцгой харагдаж магадгүй. Тэгээ яг эдэнгүүт болж гин өөрийнхөө шоколаданд оноо өгөх юм бол миний тэр сүүлд иддэг Дубай шоколадаас бол хамаагүй дээр юм заяа. Анх идсэн нөгөө оргийг нь идсэн юм. Анх тэр оргийг нь идснийг бол яг харагдах байдлаар гүцэхгүй байгаа ч гэсэн хамт нь бол бас төгч гин. Йоо. За тэгээ ер нь пологттлоо идчихлээ. Сая нэг шоколадаа бараг тэр чигээр нь идчихлээ. Амар пологтчихин. Тэгээд анх энэ Дубай шоколад гэдэг зүйлийг сонирхоод идчих ч гэсэн ингэж амар пологтчихсан. Жилдээ ганц манц удаа ёо эсвэл нэг Валентинаар ч юм уу. Тэр үедээ л идчихвэл зүгээр юм шиг байгаа. Бусдаар бол энэ ч одоо амар өндөр одоо чихэр мэхэр юм уу те. Ер нь бол нэг тийм зүйл байгаад байгаа. Гэхдээ сүүлийн үед бол энэ Дубай шоколад гэдэг зүйл амар тренд болоод тэгээ яагаад ч юм мэдэхгүй. 10-аас нэг 7 оноо өгнө. Тэгээ нэг 10-аас за нэг 6 ч юм уу те. 10-аас нэг 6-аас 7-гийн хооронд хэлбэлцгээр тийм оноотой тийм одоо амталтан хийсэн гэж ойлгочих болно. За тэгээд усууя. Нэг иймэрхүү байна. Тэгээ өнөөдрийн видео энэ түрээд дуусч байна. Тогооч керамиксийн булан дахин нэг удаа хүрэлцэн ирлээ хэдүүлээ. Дараагийн видео болон тогооч керамиксийн булангаар иргэн уулзтлаа. Түр баяртай. Тэгэхээр та бүхэн лайктарч дэмжээрэй. Өөр юм баггүй. Байгаль та. Зүгээр одоохондоо өөр ярих юм алгаа л гэсэн. За тэгээ уссаа болаа. Хэдүүлээ. Түр бай.